Сайн байцгаана уу? Монголчууд бид сенсацийн хооронд амьдардаг болсоор удлаа. Нэгэн үе сошиал даяар шуугуулад байсан эдгээр гэмт хэрэгүүд ер нь шийдэгдсэн үү? Өсвөр насны охидын нэгнээ зодож дээрлэхэж байгаа бичлэгийг үзсэн хүүхэдтэй хүн Хэнд ямар хариуцлага тооцов? Хохирогчд сэтгэл санааны болон бие махбодын нөхөн төлбөр авсан болов уу? Сурч хөгжилдэж байх насандаа ийм гэмт хэргийн золиос болно гэдэг үнэхээр хэцүү. Сургууль бол эрдэм номын өргөө, хүүхдүүдийн хоёр дахь гэр, хамгийн аюулгүй орчин байх учиртай. Гэвч өнөөдөр Монголд энэ орчин хамгийн аюултай газрын нэг болон хувирчээ. Өсвөр насныхны дунд үе тэнгийнхний дээрлэхэлд, гадуурхалт, хүчирхийлэл нэмэгдсээр. Энэ бол хүүхдүүдийн дунд байж л байдаг энгийн нэгэн маргаан биш. Харин маш ноцтой асуудал. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд үе тэнгийн дээрлэхэлтийг нийгмийн ноцтой асуудал, хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд, ирээдүйн нийгмийн аюулгүй байдалтай шууд холбон авч үздэг. Жишээ нь Финлянд, Норвеги зэрэг улсад Кива гэх тусгай хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж дээрлэхэлтийг мэдэгдэхүйц бууруулж чадсан. Финляндд хийгдсэн судалгаагаар Кива хөтөлбөр хэрэгжүүлсэн сургуулиудад дээрлэхэлтийн тохиолдол 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байдаг. Энэ хөтөлбөр зөвхөн хохирогчийг хамгаалаад зогсохгүй, ангийнхныг нь идэвхтэй оролцуулж дээрлэхэлтийг бүлгийн үзэгдэл гэж үзэн шийдвэрлэдэг. Харин Америкийн нэгдсэн улсад төрөөс бүх мужид антибуллингийн хууль баталсан бөгөөд сургуулиудыг бодлого боловсруулах, мэдээлэх, шалгах, хариу арга хэмжээ авахыг шаарддаг. Олон сургуульд мэрэгжлийн сэтгэл зүйч, зөвлөх ажилуулдаг бөгөөд зарим муж дүүрэгт аюулгүй байдлын ажилтныг томилдог. Мөн цахим дарамтыг хянах, сургалт явуулах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх системийг хамтран бүрдүүлдэг. Нэг ёсондоо төр хувийн хэвшил, эцэг эхчүүд нэг гинжин хэлхээ шиг ажилдаг байна. Харин манад саяхан болсон хэрэгтэй зэрэгцээд төр засаг маань хөдөлж эхэлсэн. Улсын их хурлын харвын чуулганаар сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан байна. Улсын их хурлын гишүүнтэй мөнх сайхан эм мантхай ил инх хамгаалан нарын санаачилсан энэ хуулийн төсөлд сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх үйл ажиллагааг зохицуулахар тусгажээ. Монгол улсын хүн амын 36.2% нь хүүхэд, сүүлийн 5 жилд 250 мянга орчим хүүхэд осол гэмтэлд өртсөний 13.5% нь сургуулийн орчинд болсон ба сургуулийн орчинд нас барсан 4 хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн дээрлэхэлтийн улмаас нас барсныг хууль санаачлагчид онцолсон юм а. Ямар ч тач энэ хууль батлагдаж бодитоор хөрсөн дээрээ ажил хэрэг болж чадах юм бол сургуулийн орчин дох бүх шатны хариуцлага тодорхой болж дээрлэхэлт хүчирхийллийг үл твчих соёл төлөвшөх суурь болох юм. За харин энэ хууль батлагдахыг хүлээлгүй нийгмийн хариуцлага ухамсарлан түүчээлж байгаа нэг тод жишээ байгаа. Энэ бол гэрэл төсөл. Гэрэл төсөл нь өсвөр үеийнхний сэтгэл зүй болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих төсөл ба тасралтгүй 6 дахь жилдээ хэрэгжиж байна. Харин энэ төслийг нөгөө л бидний дайрч давшлаад байдаг оюутлогоо санаачлан хэрэгжүүлдэг. Мөн хамтрагчаар нь Good Neighbors олон улсын байгууллага, эрүүл ирээдүйн эзэд төрийн бүс байгууллага, Монголын Jiu-Jitsu-гийн холбоо зэрэг байгууллагууд оролцдог. Оюутлогоо компани 6 жилийн хугацаанд Баянзүрх сонгон хайрхан дүүргийн 25 ерөнхий боловсролын сургуульд нийт 2.5 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Төслийг захын гэр хорооллын бүсгийн сургуулиудад хэрэгжүүл, сэтгэл зүйн зөвлөгөө тусламж үзүүлэх зориулалтын ногоон өрөөг тогтчуулан сэтгэл зүйчдийг бэлтгэн чадварчуулж, үе тэнгийн зөвлөх сурагчдыг бэлдэн цогц стратегитаар төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Харин энэ жил гэрэл төслийн хүрээнд дараа биш одоо ярилц медиа компанид ажлыг эхлүүлжээ. Уг энэ гол зорилго нь эцэг эх олон нийт өсвөр үеийнхний дунд асуудлаа нуулгүй хоорондоо ярилцах нь чухал гэдэг хандлагыг төвөөх явдал юм а. Дээрлэхэлт, сэтгэл зүйн дарамт, төгшгөр, ганцаардал нь сургуулийн орчноос гадна ихэвчлэн гэр доторх чимээгүй байдал, үл ойлголцох, үл хайхрал, дараа болыг их хандлагаас эхэлдэг. Бид хүүхдүүдээ юу идэж, юу өмсдөг, мөн яаж сурдагт нь дандаа анхаардагаас дотор нь ямар асуудал айдас нуугдаж байгааг анзаардаггүй.
Харин гэрэл төсөл тэр чимээгүй ханыг нурааж гэр бүл, найз нөхөд, сургуулийн орчин дах тэр халуун дулаан яриаг эхлүүлэх чухал гүүр болсоор байна. Хүүхдэд нь дараа биш, яг одоо таны анхаарал халамж хэрэгтэй байна. Та хэзээ хамгийн сүүлд хүүхдтэйгээ ярилцсан бэ? Нэг бодоод үзээрэй. Дараа биш, одоо ярилцъя.